Баягшаанда Оросын холбооны олон нийтийн танхимаа байгуулагдахаар 20 жилийн оюун баяр тэмдэглэгдэнэ. Тэрний хэмжээнд 2015 оноос жил бүрийн өнгөрөгдөж байдаг сообществогийн хуралдаан октябрийн 31-н ноябрийн 1-ний өдрнүүд Москва хотод эмхэтгэгдэв. Энэ хуралдаанд Бурят улсаа ошиж хаваадахан төлөөлөгчд горите үүрэг дүүргэв. У нас в этом году, наверное, вообще за все годы самая многочисленная делегация, порядка 16 человек. То есть это все те, которые люди практически в качестве благодарности приехали на этот форум, потому что, имея основную работу, тем не менее, они занимаются общественной работой. И, конечно, очень важно, чтобы наши члены палаты услышали о том, как работают, и поделились впечатлениями и уже результатами работы другие регионы Российской Федерации. Гүрнэ ажалшин. Мен аруда ажалшин. Хайшингет диби олсгосхабе. Хайшингет хамта но битхилда бурят оронго дэшимургажа, самошулга улежа, ажалте болгажа, дед хоруле сашигаргажа, циргучхаг дукунтулу. Тэгээд хамта болодло. Мане бурят оронде шанг болхонтулу. Өнгөрөн хуралдааны сэдэв хада эрхэддээ нийгэмээ байгуулганууд үсгэлдэр, мөнөөдөр, өглөөдөр гэж нэртэй байгаа. Энэ хада нийгэмээ чиглэлдээ ажил явуулгада хобития оруулахыянахан идэвхитэтtä олзын хэрэг эрхэлдэггүй эмхинүүдэд төлөөлөгчөтtä ханааты болдог ажи хоогшотто хоньорхолтой талмай болж өгөө. Но гурно дэшин гипраур гэж явха хэшин гэж жаа гипраур дэшин рухба хэшин гэж өрөнгө бурят хүйе сашин дүүрхба тооххба гэж энэхэн энэ Москва хотод дээр энэ Россия гэж национальный центр дээр сутах хосолгораад ийм их захид хөөрөлдөө ийм хонин зонуудаар уулзаад бүхий ханамж хэрэгээ хоо сутаа бүтээн байна. Оросын холбооны олон нийтийн танхим хада 20 жилийн туршид нийгэмээ ба засагын хоорондоо үр бүтэцтэй харилцаанд ба идэвхий үүсгэл олон нийтийн талаа дэмжлэгдэн нөлөөлдөг дугуй болно. Даша Шархунаев, Бурят ТВ.